Хүмүүсээ тэгэхээр бид бүхэн аврагдсан хүмүүс бид бүхэндээ ч гэсэн Есүс яг л ижилхэн ингэж л хандаж байгаа. 우리가 고난 가운데 있을 때가 있지만 우리는 고난을 혼자 경험하고 있는 것이 아닙니다. Тэр бид бүхэн мэдээж хэрэг зовлон хавчлага дунд амьдарч байна. Гэхдээ би ганцаараа зовхгүй байгаа. 주님은 우리와 함께 하신다고 말씀하셨잖아요. Яагаад гэвэл тэр зовлон хавчлага дунд маань эзэн надтай хамт байх болно гэж гарцаагүй үгээ айлцсан байгаа шүү 주님께서 дээ. 우리를 구원하신 이유가 죽든지 살든지 우리와 함께하기 위한 것이다 말씀하셨고 Тийм учраас эзэн биднийг яг яах гэж аварч өгсөн бэ гэхээр та нарыг өгсөн ч вэ, та нарыг амьдрдаг ч вэ, би та бүхэнтэй хамт байхын тулд та нарыг аварч өгсөн юм а гэж айлцсан. 구원받은 너희들은 하나님의 성전이고 내가 너희 가운데 거하며 두루 행하겠다 약속하셨습니다. Тэр аврагдсан та бүхэн бол өөрсдөө бурхны гэр, бурхны өргөө юм. Та нар миний дотор байх юм бол би та бүхний дотор байж ажиллах болно гэж айлцсан. 그 제자들의 풍랑중의 배에도 예수님은 함께 계셨던 것처럼 Тэгэхээр Есүс эзний шавнар тэрхүү их шуурган дунд завин дээрээ байж байх үед хідүүлэхнээ байсан юм биш. Есүс эзэн тэдэнтэй хамт оршин байсан. 우리가 구원받은 이후에 어떤 고난 가운데 있더라도 주님은 결코 우리를 떠나시지 않습니다. Хүмүүсээ бид бүхэн аврагдсны дараа ямар ч зовлон хавчлага дунд байсан бэ? Эзэн яасан ч намайг ганцаараа минь орхиж явахгүй. 우리와 함께하고 계신 겁니다. Харин бид бүхэнтэй үргэлж хамт оршин байгаа. 우리가 혼자라고 생각하면 때로는 마음에 낙심이 되고 또 이 신앙의 길을 포기하고 싶을 때가 있을 수 Тэр 있습니다. бид бүхэн би ганцаараа зовоод байна да, би ганцаараа л авчигдаад байна да гэд ганцаараа гэдэг мэдрэмж төрчих юм бол бид бүхэн маш амархан сэтгэл санаагаар ундаг, итгэлийн амьдралаасаа бууж өгмөр санагддаг. 때로는 형제자매들이 함께 해줄 때는 큰 힘이 되었다가 Заримдаа ахан дүүс маань надтай хамт байгаад намайг хүрээлж явах үед надад агуу хүч төрөх үе байдаг шүү 옆에 дээ. 형제자매들이 없을 때에는 외롭게 느껴지고 슬프게 느껴지기도 하죠. Гэхдээ хажууд маань ахан дүүс маань байхаа болоод намайг орхин салж холдох юм бол би уйтгарладаг байна, би гунигэлдэг бас шаналдаг байна. 그런 상황에서 고난이 주어지면 우리의 마음이 더 크게 낙심이 됩니다. Тэр тийм нөхцөл байдал донд надад зовлон өгөгдөх юм бол би бүр ч илүү сэтгэл гоцролд орно нэстэ. 근데 잊지 말아야 합니다. Гэхдээ хүмүүсээ та бүхэн бүү мартаарай. 그때에도 주님은 우리와 함께 계십니다. Тийм мэдрэмж төрж байсан ч эзэн бурхан маань надтай хамт оршиж л байгаа. 그래서 우리의 믿음의 길은 결코 무너지지 않고 Тийм учраас бид бүхний итгэлийн амьдрал яавч хүсэр хаягдахгүй. 우리의 믿음의 배는 결코 침몰하지 않는 겁니다. Бид бүхний суучсан байгаа энэ итгэлийн зав яавч усанд бүрэн дүүрэн живхгүй юмаа гэсэн үг. 사도 바울도 이렇게 고백했습니다. За Илч Паулч гэсэндээ ингэж үтсэн байгаа. 디모데 후서 2-р Тимот ном руу явж очие. 4장입니다. 2-р Тимот 4-р бүлэг байна. 디모데 후서 4장 2-р Тимот 4-р бүлэг 16절 17절입니다. 4-ийн 16 17 дугаар ишлэл. 같이 읽겠습니다. 16 17 хамт уншия. Миний анхны өмгөөлөл дээр хинч надтай байхаар ирсэнгүй. Бүгд намайг орхижээ. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцоосай. Гэвч эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглыг надаар дэлгэрүүлж бүх харийнх нь сонсгохын тулд намайг тэнхрүүлсэн бөгөөд би арслангийн амнаас аврагдсан. 바울에게는 많은 동역자들이 함께 했었죠. Тэгэхээр тухайн цаг үед Илч Паулын хувьд бол маш олон хамтран зүтгэгчид хамтдаа байсан шүү дээ. 그때 바울은 힘차게 사역을 했습니다. Тэгэл тэр цаг үед бол Илч Паул маш хүчтэйгээр сайн мэдээнийхээ ажлыг явуулж исэн байна. 그런데 마지막에 사도 바울이 재판을 받을 때 처음 함께한 자들이 이제 다 내 곁을 떠났다라고 고백하고 있습니다. За гэтэл Есүс эзэн анхны өмгөөлөл дээр маань хинч надтай байхаар ирсэнгүү бүгд намайг орхиод би ганцаар үлдэжээ гэдэг үгийг хэлсэн байгаа юм тийм ээ. 그런데 사도 바울은 그렇다고 해서 믿음의 길에서 물러서지 않았죠. Гэхдээ Илч Паул би ганцаараа үлдэж хоцорлоо гэд итгэлийн замаасаа хойш ухраагүй. 더 힘차게 전진했습니다. Харин цэцэргээрээ бүр илүү хүчтэй болоо тэр хүн бүр илүү хүчтэйгээр урагш давшсан байна. 바로 17절에 마음이 있었기 때문이죠. Яагаад гэвэл 17 дугаар ишлэл тэр хүнд байсан учраас. 주께서 내 곁에 서서 나를 강건케 하고 계시다. Гэвч эзэн надтай хамт зогссон бөгөөд намайг тэнхрүүлсэн юм а гэсэн байгаа. 이것은 사도 바울에게만 주어진 약속이 아닌 겁니다. Хүмүүсээ тэгэхээр энэ үг бол зөвхөн Илч Паулд л өгөгдсөн бурхны амлалтын үг биш ээ. 하나님의 일을 시작하려고 했던 모세에게도 내가 너와 함께 하겠다라고 약속해 주셨던 Тэр 것처럼 бурхны ажлыг хийж эхлэх гэж байсан Мосе гэдэг хүнд ч гэсэндээ бурхан би чамтай хамт байгаа учраас бүү айгаарай гэж амлаж хэлсэн шиг. 뭐 여호수아에게도
Йошуад ч хүртэл хэлсэн. 기드온에게도, Гидеонд ч хүртэл хэлсэн. 예레미야에게도, Иремьяд ч хүртэл хэлсэн. 사도 바울에게도, Түүний дараа Илч Паулд ч хүртэл хэлсэн. 그리고 우리에게도 동일한 약속을 해주시는 겁니다. Тэгээд түүний дараа энэ сууж байгаа бид бүхэнд ч гэсэндэ яг л ижилхэн амлалтын үгийг тэр бурхан маань айлтж байгаамаа. 내가 너와 함께함이라. Би чамтай хамт байгаа шүү. 그래서 우리가 이 믿음을 가지고 고난 가운데서도 힘차게 전진할 수 있는 겁니다. Тийм учраас бид бүхэнд ийм л итгэл байх юм бол зовлон хавчлага, зовлон зүдөр өгөгдсөн ч бид бүхэн хүчтэйгээр урагш давшиж чадна. 여기에 이제 구원받은 지 얼마 안 된 분들도 계시고 구원받은 지 오래된 분들도 계실 겁니다. Тэр энд ингээд харах юм бол аврагдаад удаагүй шинээр орж ирсэн ахандууч сууж байгаа, бас аврагдаад олон жилийн нүүр үтсэн хүмүүс ч л сууж 근데 байгаа. 구원받은 지 오래된 분들의 이제 간증을 한번 들어보시기 바랍니다. За гэхдээ та бүхэн аврагдаад олон жилийн нүүр үзэж байгаа тэр хүмүүсийн гэрчлэлийг нэг чих тавиа сонсоод үзээрэй. 어떤 한 사람에게도 고난이 없었다라는 간증을 듣기는 어려울 겁니다. Тэр дундаас надад ямар ч зовлон зүдөр байгаагүй гэж гэрчлэл ярих хүмүүсийг хайж олох тун хэцүү байх болов. 구원받은 이후에 지금까지의 삶은 고난의 연속이라고 표현할 정도로 고난이 많았을 겁니다. Тэдгээр хүмүүсийн гэрчлэлийг сонсох юм бол аврагдсан тэр өдрөөс ахуулаад өнөөдрийг хүртэл ерөөсөө зовлон зүдөрөл миний амьдралд ээлжилж байсан гэж хэлэх тийм хүмүүс гарцаагүй олон байж таарна. 가족들에게도 미움을 받을 때가 있고 Гэр бүлийнхэндээ үзэн ядагдаж хавчигдана. 친구들에게 조롱과 무시를 당할 때가 있고 Найзуудаа доогдогдно, найзуудаасаа үл тоомсролыг хүлээж авна. 그리스도인이라는 이유로 회사에서 손해를 볼 때도 많고 Христэд итгэгч гэдэг ганцхан шалтгаанаар ажлын байран дээрээ ч хүртэл хохирол амсаад хэлсээр гүтгэгдэг хүмүүс ч хүртэл байдаг үстэй. 함께하는 사람들이 구원받았다는 것을 이용하는 사람들도 있잖아요. Тэр хамт байгаа, хамт ажиллаж байгаа хүмүүс намайг аврагдсан гэдгийг маань ашиглаад намайг тийм ээ өөрийнхөө одоо сайн хэргийн төлөө ашиглах хүмүүс ч л хүртэл гарч ирдэг. 저 사람은 구원받은 사람이니까 막 대해도 돼. За энэ хүн аврагдсан хүн юм чинь сайхан сэтгэлтэй энэ хүнтэй ер нь яаж харьцсан яадгийн 저 чинь. 사람은 나를 전도하고 싶으니까 나를 분명 도와줄 거야. Эсвэл энэ хүн надад сайн мэдээ тараахыг хүсэж байгаа юм чинь энэ надад гарцаагүй туслахаас өөр яадгийн ч гэдгийг юм уу? 사실 가끔이지만 그런 안 좋은 마음을 가진 사람들도 만날 때가 있잖아요. Тэр хаяа нэг ийм зүйл бас тулгарх ч гэсэндээ бид бүхэн ийм зүйлтэй нүүр тулгарх уууд байдаг. 그럼에도 불구하고 우리가 속아줍니다. 우리가 그런 사람들이 우리를 이용하려고 하는 그 잘못된 마음에도 속아줄 때도 있습니다. За гисэн хэдий ч үл харгалзаад бид бүхэн тэдгээр хүмүүст албаарч болтойгоо хуурдагдах уууд байдаг штэ тийм ээ. 정말 그 사람이 구원받기를 간절히 원하기 때문에 Яагаад вэ? Тэр хүн маань үнэхээр их чин сэтгэлээсээ аврагдаасаа гэж хүсэж байгаа 그 учраас. 사람을 전도하길 원하기 때문에 Тэр хүнд би сайн мэдээ тараахыг хүсэж байгаа учраас албаар хуурдагддаг. 애매한 고난을 받을 때도 참고 Бид бүхэн ямар шалтгаангүйгээр зовж байсан ч түүнийгээ твчдэг. 여러 가지 손해를 받고 있음에도 불구하고 참을 때들이 많이 있는 겁니다. Олон янзын хохирлыг бид бүхэн амссан ч юу ч болоогүй юм шиг твчээд өнгөрүүлэх цаг үе бид бүхэн ямар олон байдаг 근데 үлээ. 그런 고난 가운데 믿음의 길에서 벗어나지 않았죠. Гэхдээ тэглээгээд тийм зовлон зүдөр байлаа гэд бид бүхэн итгэлийн замаасаа салж холдоогүй энд сууж л байгаа үстэй. 왜요? Яагаад вэ? 우리가 강하기 때문에 Бид бүхэн өөрсдөө хүчтэй дээ юу? 내가 다른 사람보다는 착한 마음을 갖고 있기 때문에 Эсвэл би бусад хүмүүсээс илүү сайхан сэтгэлтэй дээ юу? 아닙니다. Тийм биш шүү дээ. 주님께서 우리와 함께하고 계시기 때문입니다. Харин эзэн бурхан маань надтай хамт байсан учраас одоо би энд байр сууриа сахиад байж байгаа. 분명히 나는 고난 가운데 몇 번이나 쓰러졌을 텐데 Гарцаагүй бид ирхүү зовлон дотроо хид хідэн удаа хүсэрч унсан баха. 고난 가운데 이 믿음의 길을 그만 걸을까 걱정도 했었고 Тэгэхээр ийм их зовоод байхад хүртэл би итгэлийн замаа үргэлжлүүлсээр байх уу гэж санаа зовж исэн ч удаа байж таа. 때로는 너무 많은 손해 가운데 믿음의 길에서 잠깐 벗어나 있을 때도 있었지만 Заримдаа маш олон удаа хохирол амсаад байсан учраас итгэлийн замаасаа би түр зур салж холдсон ч үеуд надад байгаа. 주님께서 나를 붙잡아 주셨기 때문에 고난 가운데 내가 지금 믿음의 길을 걷고 있는 것입니다. Гэхдээ эзэн намайг зуурч байсан учраас эзэн намайг түшиж байсан учраас би эцэг хүртэл явсан. Тэгээд одоо энэ газар байр сууриа сахиа сууж байгаамаа гэсэн үг байна. 시편 찾겠습니다. За бүгдээрээ дуулал ном руу явж очие. 시편 37편. Дуулал 37 дугаар бүлэг байна. 시편 37편 Дуулал 37 23절 24절입니다. 37-гийн 23 24. 예, 함께 읽겠습니다. За хамтдаа уншия. Хүний алхмууд эзнээр тогтоогдох агаад замд нь тэр баярлё. Тэрээр бүдрөвч газар хүсэр унахгүй. Учир нь эзэн мутраараа түшдэг. 한 사람의
올바른 길, 좋은 길을 정하셨습니다. Тэгэхээр нэг хүний явах ёстой тэрхүү зөв зохистой замыг нь тогтоож өгсөн гэсэн байна тийм ээ. 구원을 받고 Тэр хүн аврагдаад 고난 가운데 살아가다가 тэгээ зовлон дундаа амьдарч байгаа. 천국에서 영광을 받는 그 좋은 길을 하나님은 정해 놓으셨습니다. Тэгээд Иваачнд очих юм бол гарцаагүй алдар суу тийм ээ шагнал байх болно гэдгийг бурхан амлаж тогтоосон байна. 그런데 고난의 길이기 때문에 결코 쉬운 것은 아니죠. Гэхдээ энэ алхаж байгаа зам маань зовлонгийн зам учраас яавч амар хэлбэр байхгүй нь тодорхой. 많이 넘어질 때가 있는 겁니다. Тэр хүн маш олон удаа бүдэрч уннаа. 실제로 그러했죠. Үнэхээр боддоор тэгж л амьдэрсэн биз 정말 дээ. 고난 가운데 우리의 신앙생활에 어려움들이 있을 때가 많이 있었던 Тэр 겁니다. энэхүү зовлон дотор туулан өнгөрүүлсэн бид бүхний итгэлийн амьдрал ямар хүнд хэцүү мэтэр мэдрэгдэж байсан бэлээ. 그런데도 벗어나지 않았던 이유, Тэглээгээд би итгэлийн замаасаа ангиж ирч гараагүй шалтгаан нь юу вэ? 지금까지 잘 걸을 수 있었던 이유, Өнөөдрийн хүртэл би итгэлийн замаар алхахаар ирсэн тэр шалтгаан маань юу вэ? 여호와께서 손으로 붙드심이로다. Учир нь эзэн мутраараа түшдэг учраас би унаагүй ээж гинэ гэсэн байгаа 그래서 юм. 우리는 7번 넘어지지만 다시 일어날 수 있는 힘을 가진 사람들입니다. Тийм учраас бид бүхэн 7 удаа бүдэрч унсан ч 8 дахь дээрээ эргэж сэхэж чадах тийм хүмүүс. 우리의 힘이 아니라 우리와 함께 하시는 하나님의 힘이고 Юуны учраас вэ бид бүхэн өөрсдийн хүчээр биш харин бурхны дүүргэж өгж байгаа тэр хүчээр босож чаднаа. 그 하나님의 사랑의 손으로 우리를 붙들어 주고 계시기 때문입니다. Тэр бурхан маань хайрынхаа мутраар намайг зууран бариад намайг түшиж байгаа учраас би зогсож чадна. 그래서 구원받은 사람의 길에는 고난이 있습니다. Тийм учраас аврагдсан хүн болгоны амьдрал донд зовлон зүдүр байх нь гарцаагүй. 하지만 주님은 함께 하시고 그 은혜의 손으로 우리를 붙들고 계십니다. Гэхдээ эзэн бурхан маань өөрөө хамт байгаа нэгүслийн мутраараа намайг түшиж байгаа гэдгийг санацгаая. 그래서 우리가 지금까지 전진했던 것처럼 Тийм учраас өнөөдрийн хүртэл та бүхэн маань урагшилсаар л ирсэн байна шүү дээ тийм ээ. 앞으로도 더 전진해야 합니다. Тэр цаашдаа ч гэсэндээ урагшлах хэрэгтэй шүү. 어떤 고난 가운데서도 믿음의 길에서 벗어나는 사람이 되어서는 안 되고 Тэр ямар зовлон зүдүр өгөгдсөн бэ? Итгэлийн замаасаа бид бүхэн салж холдож болохгүй. 아주 엎드려져 있는 자가 되어서는 안 됩니다. Тэгэхээр бид бүхэн газар хөсөр унчихдаг тийм хүн болчихж болохгүй юм а гэсэн үг байна. 주님이 우리와 함께 계시기 때문입니다. Яагаад вэ? Эзэн бурхан маань надтай хамт байгаа учраас тэр юм 자, аа. 그리고 다시 마가복음 4장 돌아가 보면요. За бүгдээрээ Марк 4-р бүлэг рүүгээ эргээд очие. 하나님은 우리에게 감당할 수 있는 시험만을 허락하신다는 것을 알 수 있습니다. За түүний дараах сургамж нь юу вэ гэхээр эзэн бурхан маань бид бүхний дааж гарч чадах сорилтыг л зөвшөөрдгөө гэдгийг санах хэрэгтэй. 자, 마가복음 4장 39절. Марк 4-ийн 39-р ишлэл байна. 예, 함께 39절 같이 읽겠습니다. За 39-р ишлэл хамт уншия. Есүс ирээд салхийг зандарч нуурт чимээгүй намд гэж хэлв. Салхи зогсож бүр нам гүн болов. 예수님께서 자연에게 명령하셨습니다. Тэгэхээр Есүс эзэн тийм ээ энэ салхийг зандраад энэ байгаль ертөнцөд хүртэл өөрийнхөө тушаалыг буулгасан. 풍랑아 잠잠해져라 고요해져라. Тэгэхээр салхиа чи чимээгүй вэ? Чи намгүн бэ гэсэн байгаа үстэй. 이것은 예수님이 창조주이시며 예수님의 신성을 나타내는 것이라 할 수 있습니다. Тэгэхээр энэ бол Есүс эзэн бүх зүйлийг бүтээсэн бүтээгч бурхан, Есүс эзэн бол бурхан юмаа гих түүний бурханлаг зан чанарыг илэрхийлсэн бэ. 예수님은 하나님의 아들로서 창조주이시죠. Есүс бол бурхны хүү байхын сацуу бас бүтээгч эзэн бурхан шүү дээ 자, тийм ээ. 구원자이신 동시에 이 세상의 만물을 주관하시는 분입니다. Тэр Есүс эзэн дан ганц аврагч биш энэ дэлхийн ертөнцийг удирдан жолоодож байгаа нэгэн. 그래서 요한복음 1장에도 예수님을 통해서 이 만물이 말미암았다라고 말씀하고 계시고 Тийм учраас Иохан 1-р бүлэг дээрээс харах юм бол бүх юмс түүгээр бий болсон юм а гэж гарсан байгаа. 예수님이 공생애 때 나타내신 기적도 모두 예수님의 신성을 나타내고 있는 겁니다. Тэгээд Есүс эзэн энэ дэлхий дээр амьдарч байх бүхий л цаг үедээ хийсэн ажлууд нь тэр болвол бурхан юм а гэж түүний бурханлаг зан чанарын илэрхийлэмж байсан. 죽은 자를 살리셨죠? Өгсөн нэгнийг амьлуулсан тийм ээ. 생명을 다스리고 계시다는 겁니다. Энд чинь бүхий л амь насыг удирдан жолоодож байдаг нэгэн бол тэр юм а гэдгийг илэрхийлэх. 물을 포도주로 바꾸셨죠? Түүний дараа усыг усан үзмийг дарсуулгах гайхамшигыг үйлдсэн. 물질도 다스리고 계신다는 겁니다. Тэгэхээр энэ маань бүхий л эд зүйлийг удирдан жолоодож байдаг нэгэн бол Есүс эзэн юм а гэдгийг илэрхийлэл байхгүй. 그리고 바람도 잔잔케 하셨습니다. За тэгээд түүний дараа салхийг зандраад чимээгүй нам гүн болгосон байна. 만물 모든 것들을
예수님이 다스리고 조절하실 수 있다라는 겁니다. Тэгэхээр эн чинь бүхий л зүйл бүхий л түмэн бодисыг тэр бурхан маань удирдан жолоодож байдаг, үүнийг зохицуулж байдаг нэгэн бол тэр юмаа гэдгийг илэрхийлэл. 그래서 이런 기적 가운데 항상 이제 제자들이 주님 앞에 고백하는 내용이 있잖아요. За тийм учраас иймэрхүү гайхамшиг, иймэрхүү тэмдэг үзэгдэл дуусах юм бол үргэлжил эргэн тойронд нь байсан шавнар Есүсийн өмнө өчиж хэлдэг байсан нэг өгүүлбэр байгаа шүү дээ. 주는 그리스도시요 살아계신 하나님의 아들이시니이다. Тэгэхээр эзэн та болвол Христ юм байна. Та амьд оршин байгаа Бурхны хүү мөн юм байна гэж тэд хэлээд энэ үйл явдал дуустдаг байсан. 예수님은 구원자이시자 하나님이심을 이런 기적들을 통해 나타내셨던 겁니다. Тэгэхээр Есүс эзэн маань дан ганц аврагч биш, харин бүхий л зүйлийг удирдан жолоодож чиглүүлж байдаг Бурхан юм а гэдгээ үүгээр дамжуулаад илэрхийлсэн байгаа юм. 그런데 이 풍랑을 이제 고난과 연결시켜서 조금 생각해 보면 За тэгэхээр бид бүхэн энэ дээр гарч байгаа их салхи, их шуургыг итгэлийн амьдрал дунд маань тулгардаг зовлонгоор зөөрлүүлээд бодож үзэж болно. 풍랑이 아무리 세게 불어올지라도 그것은 예수님이 허락하시는 범위 내에서만 불 수 있었던 겁니다. Тэгэхээр энэхүү их шуурга хичнээн их хэмжээгээр боссон ч хичнээн хүчтэй байсан ч Есүс эзний зөвшөөрсөн байгаа тэр цар хүрээн дотор л явагддаг гэдгийг санах хэрэгтэй. 바람을 불게 하신 것도 예수님이시고 Тэрхүү салхийг үлээлгэж байгаа, шууруулж байгаа нэгэн ч гэсэндээ Есүс эзэн өөрөө өстэй. 바람을 멈추게 하시는 분도 예수님이신 겁니다. Тийм юм бол энэ салхийг зандраа зогсоож чадах нэгэн ч гэсэндээ Есүс эзэн өөрөө юм а гэсэн үг. 고난도 마찬가지겠죠. Тэгэхээр бид бүхэнд өгөгдөж байгаа зовлон зүдүрч гэсэндээ ялгаагүй байгаа. 우리의 신앙생활 가운데 벌어지는 고난과 시험들도 주님이 허락하시는 범위 안에서만 발생하는 겁니다. Тэгэхээр бид бүхэн хичнээн зовж байсан ч бид бүхний итгэлийн амьдрал донд хичнээн хүнд хэцүү зүйл тохиолдож байсан ч Бурхны зөвшөөрж байгаа цар хүрээн дотор л өгөгднө гэдгийг санах хэрэгтэй. 그래서 고린도전서 10장에 보면 감당치 못할 시험은 허락치 아니하신다 말씀하신 것이고 Тийм учраас 1-р Коринт 10-р бүлэг дээрээс харах юм бол та нарыг хэрэгс чинь хитэрсэн зүйлээр тэр сордөггүй юм а гэж гарч байгаа шүү. 시편 34편에 보면 의인은 고난이 많지만 그 고난 중에서 건지신다 말씀해 주시는 거예요. Дуулал 34-р бүлэг дээр ч хүртэл зөвхт хүнд зовлон зүдүр их байдаг боловч эзэн бурхан тэр хүнийг зовлон зүдүрээс нь аварнаа, татан гаргана гэж бичигдсэн байгаа. 우리에게 여러 고난들이 있지만 Хүмүүсээ тэгэхээр бид бүхэнд маш олон янзын, маш олон хэлбэрийн зовлон зүдүр байгаа. 우리 각자의 고난들이 다 모습도 틀리고 크기도 다르지만 Тэр бид бүхэнд өгөгдөж байгаа зовлонгийн маань хэлбэр нь өөр байгаа. хэмжээ дамжаан ч хүртэл өөр л байгаа үстэй. 분명한 것은 감당치 못할 고난은 주시지 않는다는 거예요. Гэхдээ тодорхой гарцаагүй зүйл нь юу вэ гэхээр бид бүхний хэрэгс хитэрсэн зовлон бурхан бид бүхэн зөвшөөрдөггүй гэдгийг санаж байх хэрэгтэй. 자, 예레미야